За аппликейшн руу нэвтрэж орчихсны дараа үндсэн аппликейшн маань доотлын үндсэн 5 сонголтын хэсэгтэй байгаа. За хөөмдсөн дээр бол бараануудын сонголтууд, за тэгээд энэ дээд хэсгээс нь бараагаа нэрээр нь хайх хэсэг гарч ирнэ. За мөн энэ дээр ирисионоос дээш тохиолдолд худалдаа авахад одоо карго үнэгүй захиалах боломжтой бараануудын ч харагддаг. За мөн ногоон тэмдэглэгээтэй free shipping тэмдэглэгээтэй бараанууд бол карго үнэгүй худалдаж авах боломжтой бараанууд гэж ойлгогдно. За тэгээд доотлын хэсгээс нь харах юм бол категори хэсэгт болохоор за ямар төрлийн бараанууд вэ гэдэг нэг нэгэнгүй бүх ангиллууд нь бол харагддаг. За тэгээд мэдээж эрэгтэй утас эмэгтэй хувцас, электрон бараа, спорт эмэгтэй гутал гэх мэтлээ ингээд маш олон төрлөөс нь сонгоод за өөрийнхөө сонирхсан бараагаа ангиллаас нь хүн ингээд харчиж боломжтой байгаа. За голын энэ search хэсгээс болохоор камера ашиглан эсвэл утсан дээр байгаа зургаараа бараа олдог байгаа. За жишээ нь би энэ зургийг оруулаад бараагаа оллоо. За миний оруулсан зураг юм 7 нисдэг тэрэг байна. За энэ дэр миний хайчсан бараа харагдаж байна. Зургаар нь яг хайж байгаа бараагаа табагаас хайж олж болдог. Табагийн зургийн энэ хайлттай энэ машинаар ижилтэй байдаг болохоор таны хайсан барааг гаргаад өгнө гэсэн.